өглөөний цаг өөртөө гэдэг маань ерөөсөө за нэгдүгüүрт нь бол тэр хүний ажлын бүтээмж маш муу. За хүүхдийн хувьд бол өглөө бас энгийн нүрс усаар баялаг өглөөний цаг уучлаар яадаг вэ гэхээр харгалтын үндсэн шалтгаан бол ерөөсөө л бид нэр омега 3 ерөнхийдөө одоо ингээ хэрэглэх хэрэгцээтэй байна. Монголчуудын дунд гэл ингээл ийм зөвлөмжүүд явдаг. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр өглөөний цай сэдвээр ярилцахаар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн биохимийн тэнхимийн багш, шим тэжээл судлаач Од Гэрэл эмчигээ зочноор урьсан байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд болоод за энэ нэвтрүүлгийг подкастыг үзэн сууж байгаа одоо үзэгчд сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр хоёулангийн одоо өнөөдрийн сэдвийг олон түмэн маань их сонирхон хүлээж авах байхаа гэж бодож байна. Тэгээд өглөөний цай гэдэг сэдвээрээ яриагаа эхлэе. Тэгэхээр ер нь монголчууд бид нэр өглөөний цайгаа хэр ууж чаддаг ард түмэн юм бол эндээс хоёлын яриагаа эхлэе. За ер нь бол өглөөний цай гэдэг бол одоо шөнийн туршид бие махбод одоо өсвөлэн байсан бие махбодыг хооллох, эдисэгт, тэтгэх, тэжээгт тэгээд өдрийн туршид эрчих хүчтэй, энергитэй тэгээд одоо бүтээлж байхад одоо гол зүйл бол өглөөний цай байгаа. За тэгээд өглөөний цай гэдэг маань бол одоо тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлогч үндсэн хүчин зүйл байгаа. За бидний хувьд харамсалтай нь одоо өглөөний цайгаа бол тэр болгон бас сайн ууж чадахгүй байгаа гэсэн судалгаанууд бол байдаг. Ер нь бол яг өглөөний цай уудгүй гэдэг ийм дэглэмийг ийм судалсан судалгаанууд айгүй ховор байт юм байлээ. Тэгээд одоо 2020 оны ихээр одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо оюутнуудын өглөөний цайны хэрэглээтэй холбоотой судалсан судалгаан дээрээс үзэхэд бол ерөөсөө л одоо зил залуу насны оюутнууд маань тал хувь нь буюу 2 хүн тутмын өглөөний цайгаа алгасдгаа гэсэн юм судалгаа гарсан байна. Энэ маань юу вэ гэхээр ерөөсөө одоо эрүүл мэндийг тодорхойлогч гол одоо шим тэжээллийг одоо нөхөж өгдөг өглөөний цайгаа уухгүй байна гэдэг бол тухайн хүн маань өөрөө одоо өдрийн анхаарал төвлөрөлт муу байх, үр бүтээлгүй байх, тэгээ ядарч сулдах, эдис шим тэжээлээр өсөх одоо үндсэн шалтгаан болж өгнө л гэсэн үг. Тэгэхээр бол бид нэр өглөөний цай гэж нэг заримдаа яриад өглөөний хоол гэж бас заримдаа яриад байдаг. Тэгэхээр өглөө одоо үйл тайлах төдий цайлаад гарах нь зөв юм уу? Өглөө бүр одоо өдрийн хоол шиг хоол ичээд гарах нь зөв юм уу? Ямар одоо хэмжээтэй идэж уухыг өглөөний одоо цай, өглөөний хоол өлөө дарсан гэж үздэг юм. Энэний цаад одоо нөхцөл нь юуг бүрдүүлсэн юм бол за ямар ч сан өглөөний цайгаа уучлаатай гэж тооцох хэрэгтэй байт юм бол. Ер нь бол өглөөний цай гэдэг бол одоо нөгөө эрүүл байх, бүтээлч байх одоо гол их үүсвэр гэж байгаа учраас бол ер нь бол нийт одоо өдрийн турш хэрэгцээтэй шим тэжээлийн нэг 25-аас 30% бол авч явах шаардлагатай байгаа. За тэгээд мөн одоо бие махбодод зайлшгүй хэрэгцээтэй байгаа уурга, нүүрс ус, өөх тос төдийгүй одоо бичиж шим тэжээлүүд олох эрдэс амин дэмийг бол одоо зохистой төвшөнд авчиж тэр маань бол яг өглөөний хоол болж өгч явах хэрэгтэй. Монголчуудад нэг ам дамжиж хэлэгдэг үг байдаг. Өглөөний цаг өөртөө гэдэг маань ерөөсөө л бусад хоолуудаас одоо хамгийн эрүүл мэндийг дэмжих одоо хүчин чадал эрдэм өндөр байгаа нь бол өглөөний цай байдаг. Тэгэхээр бид нар одоо дөнгөж нэг ус уугаад ч юм уу эсвэл зөвхөн одоо нэг цай уугаад гарах төдий бус бүр энд ач холбогдол өгөөд иж бүрэн тэгээд одоо зөв зохистой харьцаатай хоолыг өөртөө зориулж шинээр бэлдээд идэж уугах нь бол за өнөөдрийн эрч хүч төдийгүй өөрийн ойрын ирээдүй хэтийн ирээдүйн эрүүл мэндийг бол тодтогч гол одоо хүчин зүйл болж өгнө. Зөв. Тэгэхээр өглөөний цайг одоо бол орчин цагт бол нөгөө хүнсний сонголт их өргөнтэй болцсон болохоор за яг энийг ингээд өглөөний цайн дээр ингээд ирэхэд ер нь бол их өрөөсгөл болчиход тах шүү. Ер нь бол уламжлалтай бол бид бүхэн бол өглөөг бол ер нь сайхан өлөө дараад нэг ерөнхий хөнгөн цайлаад ингээд гараад явчихдаг. Тэгэхээр бид нар хэрвээ өглөөний цайгаа ууж чадахгүй, уудгүй юм дадалтай яваад ивэл биднэрт эрүүл мэнд болоод тэгээ өдрийн 5 цаг ирч хүч одоо
байхгүй болно гэдэг чинь. Ер нь эрүүл мэндийн талаас ямар эрсдлүүд яг ойрхон одоо хажууд нь дагаадгүй гэдэг вэ? За нэгдүгüүрт нь бол тэр хүний ажлын бүтээмж маш муу байна. Хоёрдугаарт нь маш хурдан ядарч цуцаад байна. За гуравдугаарт нь өглөөний цай уугаагүй байжгаад ажилдаа гарч явж байгаа ч юм уу хаваарын дэлгүүрэл тэр буфет руу ороод одоо хамгийн одоо шимт хичээллийг бус бэлэн бэлтцсэн тэгээд одоо яг нөгөө биед шимлэг чанар багтай тэр зүйлийг сонгон идэх тэр үндэс болно гэсэн үг. Тэгээд дээр нэмээд тэгвэл яг тэгж идэхгүйгээр удаа яваад байна гэдэг маань болохоор хоол боловсруулах замын одоо эмгэг гишлүүдийг бол үүсгэн. За мөн одоо удаан хугацаанд ингээд яваад ах юм бол мөн эд эрхтнүүдэд бичиж шимт хичээлийн дутагдал буюу одоо нэрэг багсалт үүсэлт бол багаснаа л гэсэн үг байна. За яг клиникийн одоо сая бол үндэсний хэмжээнд бол эрт илрүүлгийн одоо аян өрнөд яваад байна. Тэгээ энэ дээрээс ер нь бол хоол босруулах тогтолцоо одоо түлхүү одоо илэрж байгаа ямар эмгэгүүд илүү түлхүү гарч байгаа шиг байна. Та нар судалгааны дүнг хариу харсан бол одоо эрт илрүүлгийн тэгээд энэ нь өглөөний цайтай бас холбогдохоор одоо бас ийм одоо өвчлөлүүд ер нь бүртгэж байгаа юм болов. За өглөөний цайтай шууд холбогдож болох одоо нэг зүйл бол юу вэ гэхээр хоол боловсруулах замын одоо хүчил ялгаралт ихсэлтэй хотоодны сасцын үргэлжлэл байж болно. За тэгээд нөгөө цөсөө байнга хүн бол бас ялгаруулж явах хэрэгтэй. Шөнийн турш илэг идэвхтэй ажиллаад цөс гэдэг одоо хаягдал шлакийг үйлдвэрлэсэн байгаа. Тэгэхээр бид нар өглөө бол нуулна, тослог, ураглаг ийм зүйлээ идээд энэ цөсийг бол хөөж явах хэрэгтэй. Тэгтэл цөсөө байнга ялгаруулахгүй байгаагаас болоод цөс өтгөрөл тэгээд цөс өтгөрлийн шалтгаантай цөс маань энд гарахгүй бол тийшээ сөргөгч гэдэг юм уу ийм хид эмгэгшлийг бол үүсгэх боломжтой. Өглөөний цайндаа эсвэл одоо энгийн үрс усаар хит баялаг бүтээгдэхүүнийг хэрэглээд авах юм бол одоо нөгөө таргалалт үүсэх одоо үндэс олж өгнө. Ер нь бол нүүрс ус энгийн нүүрс усыг түлхүү хэрэглэхээр яадаг вэ гэхээр бие махбод одоо шимэгдэж ороод тэгээд нарийн гидсний дээд хэсэгт шимэгдээд тэгээд 30 минутын дотор цусан дахь сахарын хэмжээг маш өндөр түвшинд хүртэл ихсгэнэ. За цусан дахь сахарын хэмжээ огцом ихсээд унахлаар нойр булчирхаагаас инсулин давар шүүрээд түүнийг бол одоо эдисийн татгш нь бол зөөж оруулаад ингээд цусны одоо гомеостазыг хангаж өгдөг. За ингээд цусан дахь сахарын хэмжээ унах үеэс эхлээд дараагийн одоо нөгөө юм идэх одоо ирж хайх хүсэл тэмүүлэл гарч ирнэ. За ингээд дараагийн зүйлийг идлээ одоо бас их хамгийн түргэн олдцтой хялбар энгийн нүүрс усыг олоод идлээ. Ахаад ихслээ. За ахаад ихсэхлээр нь бууруулах гад инсулин давар шүүрлээ. За ингээд өдрийн туршид ч юм уу байнга одоо ингээд нөгөө энгийн нүүрс усаар баялаг бүтээгдэхүүн идээд ахлаар хэсэг ялгарч байсан инсулин маань сүулдэ дөжрөөд тий одоо би бол одоо үйл ажиллагаагаа явуулж чадхаа багасаад ирнэ. За энийг бол одоо инсулин резистентнess буюу дөжрөл үүснэ гэдэг. Тэгээд түүнээс цааш бол тэр эд эс рүү орсон глюкоз яах вэ гэхээр тэр хүн идэвхтэй энергитэй үйл ажиллагаа хийж байгаа бие махбод идэвхтэй үйл ажиллагаатай бол яг АТФ-г үйлдвэрлээд ингэж явна. Хэрэг тэр хүү одоо идэвхтэй ажиллахгүй өдрийн турш суугаад идээд байна гэж бодглохлоор яадаг вэ гэхээр тэр хүн маань өөхний эдис болж хуримтлагдаад биед агуулгадах өөхний жинг нэмнэ. За ингээд ирэхлээр биеийн жингийн илүүдэл за дээр нь нэмээд таргалалт тэгээ халдвар тус өвчин үүсэх одоо үндсэх суурийг бол тавьж өгнө. За тэгэхээр халдвар тус өвчин үүсэж байгаа үндсэн шалтгаанууд маань бас нэгэнд нь өглөөний цайндаа буруу юм идэж байгаа бас тодорхойлогдож байна. За хүүхдийн хувьд бол өглөө бас энгийн нүрс усаар баялаг өглөөний цаг уучлаар яадаг вэ гэхээр цусан дахь сахарын хэмжээ хит ихсэх үеэс за нөгөө мэдрэлийн эс рүү орсон глюкозын хэмжээ нэмэгдээд хүүхэд одоо хит хөдөлгөөнт анхаарал төвлөрөлт сулрах босох гүүх харайх анхаарал сулрах энэ эмгэгчлүүд бас үүсэж байгаа байдал ажиглагдчихж байгаа. За тэгээд байнгын өндөр одоо энгийн нүүрс ус глюкозын хэмжээ их байна гэдэг маань өөрөө эдисийн төвшөнд одоо тэр өөхний эс чинь өөрөө эргэн тойрондоо үрвслийн цитокинуудыг ялгараад байнгын иммун үрвслүүдийг явуулсны үндсэн дээр за хавдар болоод одоо эдисийн төвшингийн хөгшрөлийг тайлбарлах одоо
синесцент нийс гэдэг зүйл бас хувираад одоо ингээд төгшрөл гэдэг зүйл бас тодорхойлогдож эхэлж байна. Тэгэхээр яг саний таны ярьдгаар хэрвээ одоо энгийн нүүрстэй ихтэй бол гэх юм бол за зүүрлэх юм бол цусан дах сахарын хэмжээ одоо спайкийн төгсөөд буцаад буурлаа, цусан дах сахарын хэмжээ буурлаа, үлсэх мэдрэмж үүслээ, дахиад өөрийнхөө дадлаар идлээ, гинт ихсгэлээ багаслаа. Ингээд урт хугацаанд энэ графикийг харах юм бол яг л нөгөө хөрөөний ир шиг график гарахаар байна тийм ээ. Ингээл өксөөл буураад өксөөл буураад тэр болгонд нөгөө инсулин тогтмол ялгараад инсулин бол тогтмол ялгараад цусан дах сахарын хэмжээг төвшрүүлгийг хэвэн бариад өгчөв. Эс рүү орж байгаа тэр глют хаалга нонгогдоод орж байгаа тэр глюкоз яах вэ гэхээр тэрээс үнэхээр илүүдэл энерги хэрэгцээгүй бол одоо тэр маань одоо ацетил коэнзим хэлбэрээр хоорондоо нийсээр хагаад тэгээд тосны дээд хүчил болоод тэгээд өөхний идрүү зөгдөөд өөхөн исүсэд ингээд өөхний эдийн жингэл нэмэх үндэс болдог. Тэгэхээр яг энэ дээрээс бас нөгөө бидний айхтар одоо хэлээд байгаа чихрийн шижийн эмгэг үүсэх үндсэн суурь энд байх нь таргалтын суурь одоо бас их сонирн байгаас одоо таны хэлдгээр бол бид нар бол талах идээд идэг талах нь өөрөө масл одоо энгийнээр зөвлөх юм болов те хүний бид одоо талах одоо нэг масл болгох хэмжээнд буюу одоо нүүрс усыг өөхтөөс болгож хоримтлуулах процесс хүний бие махбодд бол явж яадаг шүү гэдгийг бас хүмүүс сайн ойлгох хэрэгтэй юм шүү. Нөгөө бид нэр таргалалт гэхээр нэг үе одоо бас харьцангуй гайгүй болсон баг. Нэг өөх иддэг хүн л тархан болдог гэдэг нэг ерөнхий нэг юм нийтлэг буруу ойлголттой. Үнэн хэрэгтээ бол гурил хурлан бүтээгдэхүүн одоо нүүрс энгийн нүүрсний хэрэглээ өндөртэй байх юм бол таргалт үүсдэг байх нэ гэсэн. Тэгэхээр хоёлынгийн яриа бол ингэнгүүт шууд нүүрс ус гэдэг яриа үг бол шууд орж ирээд байгаа. Одоо сонсогчд маань ч гэсэн ер нь бол нүүрсний талаар бол нэлээ өмнө бол сонсч. Гэхдээ энэ бол яг ерөнхий одоо нэршил яваад байгаа. Та хүмүүст маань нүүрс ус гэж ер нь хідэн төрөл байна. Үнэхээр одоо нүүрс усыг одоо ингээд ад үзээд тахын зөв юм уу? Эсвэл бол тохируулах нь зөв юм уу? Хоёлаа нүүрсний талаар бас сайхан яриагаа одоо хөрөлдөд явъя. За нүүрс усаа бид нар бол одоо энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэж бол ангилж байгаа. За нийлмэл нүүрс усаа бид нар дотор нь бас одоо амиловоз, амилопектин гэдэг маань болохоор альфа глюкозидийн холбоогоор холбогдсон. За одоо глюкозын полимер нэгдэл байх нь. За мөн одоо бусад одоо бета глюкозидийн холбоогоор холбогдож байгаа. Бусад одоо нүүрс усны төрлүүд бол бас байгаа. Хүний бие өөрөө нойр булчирхаагаас альфа амилаза гэдэг одоо амило цардуулыг боловсруулах одоо фермент бол ялгарч идэг. Ферментийг ялгарч идэг. Тэгэхээр бид нар тэр нойр булчирхаагаас шүүрж байгаа энэ шүсний булчирхаагаас шүүрж байгаа энэ амилоз амилопектины юугаар шүүрлэхээ тусламжтайгаар бол бид нар ингэж задарч байгаагаа бол ер нь бол энгийн нүүрс ус гэж байгаа. Тэгвэл тэр үр будаа байгаа тэр одоо лигнин целлюлоз болон одоо бусад тэр гадаргуугийн хатуу тэгээ бета глюкозидасагийн глюкозидийн холбоогоор холбогдсон нүүрс усыг бид нар нийлмэл нүүрс ус гэдэг. За энэ маань за хүний биед бол бас яг тийм бүрэн хэмжээгээр боловсрохгүй. Яагаад гэвэл биднэрт лактаза гэдэг бета глюкозидасагийн холбоогоор зөвхөн одоо сүүний сахарыг боловсруулах фермент гэдэг. Бусад нүүрс ус одоо үр тарианаас орж ирж байгаа бета глюкозидасагийн холбоотой глюкозидийн холбоотой нэгдлийг задлах фермент бол байдаг. Тэгвэл тэр маань хаачдаг юм бэ гэхээр тэр нь бидэнд бүдүүн гэсэн симбиозлоод амьдарч байгаа пробиотик нянгуудын тэжээл болж өгч байгаа. Тэр нүүрс усыг бид нийлмэл нүүрс ус за одоо эслэг гих мэтэр бол одоо нэрлэж байгаа байх нэ. За тэгэхээр эслэг гэдэг хүмүүс сонссон. Тэгвэл одоо хоёлаа энгийн нүүрсэхээр яг хүнсэн дээрээс юу байна? Нийлмэлэхээр одоо хүнсэн дээрээс бид нар юу байна? Одоо нэг хүмүүстэй ингээд тайлбарлах энгийн нүүрснийхаа хэрэглээг нь хязгаарлаад нийлмэл нүүрсийн хэрэглэхийг хичээгээрэй гэл ерөнхий ингээд нэг зөвлөгөөнд явдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө ард иргэд маань тэгвэл энгийн гэдэг нь бид нар хүнснээс яг алийг энгийн гэж үзэх юм бэ? Гэт хоёлаа энэ зүйлүүдээр гоё хариулж өгье тийм. За тэр маань болохоор одоо цагаан будаа, гоймон, за тэгээд боловсруулсан үр буудааны голоор хийгдсэн
одоо нэг амилопектин буюу цардууллын одоо гол найрлагатай тэр зүйлээр хийгдсэн зүйл бол энгийн нүрс ус болчихж байгаа. За ер нь бол энэ нүрс устай хүнс маань одоо хүний биед ороод боловсроод нарийн эцсийн дээд хэсгээр шимэгдээд за ер нь шимэгдээд ингээд цусан дахь сахарын хэмжээг хэсгэж байгаа байдлаар нь бид нар гликемийн индекс гэдэг үзүүлэлтээр тодорхойлждаг. Эзсний дараа цусны сахарыг одоо хэр зэрэг хэсгэж байгаа тэр үзүүлэлтийг болохоор бид нар гликемийн индекс гэдэг. За гликемийн индексийг бол одоо өндөртөө буюу одоо 80-аас дээш гэдэгт нь болохоор дандаа тэр нөгөө цэвэршүүлсэн одоо үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн цагаан будаа, буудай, түүгээр боловсруулсан хүнсний одоо тэр зүйл юу үр тарианы бүтээгдэхүүн бол ордгийн баг. Тэгэхээр за энгийн нүрсэнд бол будаа орох юм байна. За бид бүхний одоо өдөр тутмын хэрэглээнд байдаг үр тариадын дундаа бол улаан буудаан гурил орох нь тий. За хамгийн бол бид бүхэн ч нэг гадна хальсыг боловсруулсан доторх одоо тэр цардуулын агуулмж өндөртэй одоо бутлаад ингээ гаргаад авч байгаа дээд гурил тэгээ нэгдүгээр зэргийн гурил гэдэг зүйлүүдний мэднэр төлхөө ирлээд байдаг. Эдгээр маань тэгвэл энгийн нүрсэнд ороод явах юм байна. За тэгэхээр энэ энгийн нүрсүүд бол маш хурдтайгаар бидний цусан дахь сахар хэмжээг өсгөөд маш хурдтайгаар буугаад ингээ яваад байдаг. Өөрөөр хэлбэл бидний цусан дахь одоо гомеостаз тэнцвэрт байдлыг маш хурдтай ингээ өөрчлөөд байдаг. Ийм одоо хэтрүүлэх юм бол зохисгүй байх нь. За тэгвэл хоёулаа нөгөө нийлмэл нүрсийг одоо бид нэр хүнснээс юу юунаас илүү одоо төлхөө авах боломжтой байна. Хамгийн түгээмэл одоо тэр бол илүү нөгөө хальстайгаа тий үр будаа за дээр нэмээд одоо хүсний ноо жимсгний эдгээр маань бол тэрэ нийлмэл нүрс ус байх нь бол одоо түгээмэлэдэг. Тэгэхээр тэр хальстай үр будааны бүтээгдэхүүн бол одоо нийлмэл нүрс усаар баялаг гэж ойлгож бас болно. Тэднэр маань одоо гликемийн индексийн хувьд бол одоо дунд болон бага байдгаа гэсэн үг. Энэ маань нөгөө биед орлоо боловсрохгүй учраас шимэгдэхгүй. За шимэгдэхгүй учраас цусны сахарыг тэр огцом одоо өндөр болохгүй. За тэгээд яах нь вэ? Тэгтээ биед хэрэгцээтэй тодорхой хэмжээгээр шимэгдэнэ. Тодорхой хэмжээ бүгд бета гликозидаас байхгүй шүү дээ. Бас ингээд янз бүрийн юутай. Тэгээд тодорхой хэмжээр хүний биед хэрэгцээтэй нь бол шимэгдээл цусны сахарыг бас савлуулахгүй байснараа тэгж өсөх мэдрэмжийг үүсгэхгүй. За тэгээд дүүрэн затгалан байна. Тэгээд яг одоо ингээд зөв горим дүрмээрээ дэглэмтэй хооллох боломжийг бол бас хангаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө бидний хувьд бол илүү одоо олон үрийнх, бүхэл үрийн гэл ингээл явдаг болсон шүү дээ. Тэгээ одоо гурил байлаа гэхэд хоёрдугаар одоо зэргийн гурил нь байна, нэгдүгээр зэргийн гурил нь байна, дээд зэргийн гурил нь байна. Тэгээ бүхэл үрийнх гайд тэгээ баяжуулсан, олон үрээр баяжуулсан гэдэг ингээд гурилууд байгаа бол жишээлбэл улаан буудаага бид нар сонгохдоо одоо нийлмэл нүрстэйг сонгоё гэвэл тэр баяжуулсан болон тэ бүхэл өөр олон үрийнх гэдэг нь бол одоо нийлмэл нүрсийн агуулмж арай өндөр болоо явчих нэ гэсэн үг байна шүү дээ тий. Тэгээд бид нар яагаад тэгвэл нийлмэл нүрсийг хүнсээр идэлгүй аваач хийгээ зөвлөд гэхээр нөгөө төрний хэлгээр огцом нэгт бол цусан дахь сахарын хэмжээг өсөхгүй байх нь хоёрт нь бол нөгөө бидний ашигтай бактери гэдэг тэнд одоо бүдүүн гизэнд маш их олноороо ингээд амьдарцгааж байгаа их олон ажил хийж байгаа нөхдүүдийн чинь гол үндсэн тижээл нь тэр бас болчиход байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр л бол бидний тэр нөгөө дотоод орчин гомеостазыг тэнцвэртэй байлгахад бол нийлмэл нүрс ус гэдэг зүйлүүд илүү төлхөө байдаг юм байна гэдэг зүйлүүдийг бас ард иргэд маань бас сайн ойлгохыг хичээгээрэй гэж бас бодож байна. За ерөнхийдөө товчхондоо нүрсний талаар энгийн болон нийлмэл талаас нь товчхон ярихад бол иймэрхүү байна. За тэгвэл уурга гэдэг одоо бид нар дараагийн бас нэг шимт хичээлийн том хэсэг шүү дээ. Уурга гэхээр хүмүүс зарим хүмүүс ингэж хэлдэг юм лээ. Зөвхөн нөгөө фитнес бодибилдингийн тамирчдын хэрэгэлдэг уургаар төсөөлөөд за зарим юмнуудын болохоор бид нэр хүнснээс уург авдаг талаас нь яхаар бас их жоохон мэдээлэл багтай байгаа гэдэм лээ. Тэгэхээр ер нь уург ер нь хүний биед яг ямар үндсэн үүрэгтэй юм. Тэгээд дээрэс нь тэр бодибилдинг фитнесийн тамирчдын хэрэглээд байгаа уург нь ямар нэ бид нар тэгвэл одоо хүнснээс ямар төрлийн бас уургийг авах боломжтой байдаг. За уург бол хүний биед үндсэн 8 үүрэгтэй байдаг. За хамгийн гол үүрэг бол бүтцийн үүрэг байдаг. За хоёрдугаарт нь бол одоо фермент, даавар үүсгэд оролцсон хамгаалах үүрэгтэй. За дээр нэмээд зөөвөрлөх үүрэгтэй. За гэх мэт ингээд
тодруулаад ярих юм бол юм 8 үндсэн үүрэгтэй байхгүй. Тэгэхээр уураг хүний биед дутагдаад одоо уураг идэхгүй байгаад ах юм бол яах вэ гэхээр ерөөсөө хүн өсөхгүй, хөгжихгүй, үржихгүй, өвдөх, дархлаа унах, тэг гих мэт маш олон юм одоо эмгэгчлүүдийг бол эмгэгийг бол үүсгэнэ л гэсэн үг. Тэгэхээр уургийг цаана нь юу бүрдүүлж яд юм бэ гэхээр амин хүчил бүрдүүлж байгаа. 20 төрлийн амин хүчил байгаа. За үүнээс бол одоо 8 төрлийн амин хүчил бол хүний биед бол нийлэгддэггүй амин хүчил байгаа. Тэр нийлэгддэггүй амин хүчлийг агуулж байгаа агуулга өндөртэй уураг бол одоо зөвхөн гаднаас хүн хоолт хичээлээр авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо үл орлуулагдах тэр амин хүчлийн агуулга хэр байгаагаас нь шалтгаалаад төгс чанарын уураг, төгс биш уураг гэж бодог. За төгс чанарын уурагт болохоор өндөгний уураг, сүүний уураг, за махны уураг гэх мэт бол ордог. Тэгтээ одоо тэр дундаа одоо сүүний уурга бид нар ч бас дотор нь казени уурга буюу одоо нөгөө шарсууны уурга гэдээ тос нь хоёр хуваачиж байгаа. За шарсууны уурга маань болохоор маш хялбар шингэдэг лизин, изоляцийн агуулмж маш өндөртэй байдаг учраас за булчингийн массыг бол нэмдэг учраас бодибилдингийн тамирчид бол илүү нөгөө нэг нэмэлтээр хэрэглэхдээ шарсууны уурга бол ингээд цэвэршүүлсэн уурга бол хэрэглэдэг байна. Казени уурга бол одоо бол удаан шимэгддэг бас төгс чанарын уурга байдаг. За үүнээс гадна төгс чанарт одоо ойртох ургамлын уурга бол шар буурцгийн уурга байдаг. Тэгэхээр шар буурцгийн уурга бол шимэгдэх чадвараараа бол дундаж хурдтай. За казени уурга бол удаан, махны уурга бол удаан, хамгийн хялбар шингэдэг нь бол одоо шарсууны уурга гэдэг. Тэгэхээр бид нар бол яг монголчууд бид нар бас махан хоол иддэг. За тэгээд өглөөний цайндаа ч бүтээн өндөг бас тодорхой хэмжээр хэрэглэдэг учраас уургийн дутагдал бол ер нь бол ховор. Гэхдээ зарим нэг одоо төрлийн хүмүүс жишээлбэл одоо нойр булчирхаан уураг ялгаруулах, уураг боловсруулах, ферментийн дутамгшилтай хүмүүсүүд ч юм уу те архаг одоо хоол боловсруулах замын эмгэгшилтэй хүмүүс бол уургийн дутагдалд орох эрсдэл бас байдаг. Зөв. Тэгэхээр бол яг онш одоо хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй хүмүүст бол тэр уурга боловсруулж чадахгүйтэй холбоотой одоо уургийн шимт хичээлийн дутамгшилд орох эрсдэл байдаг. Тэгэхээр яг энэ үед бол бүр тусдаа эмчилгээний хоолууд гээд ороод ирэх бах тийм ээ. Тий. За тэр юмудын хоёлаа бас би асуунаа гэж бас бодоол энэ. За тэгэхээр түрүүс нүүрс ус бол энерги их үүсвэр одоо гол энерги эрчим хүч гаргах их үүсвэрний нүүрс ус юм байна. За уураг бол гол бүтцийн нэгж хамгаалдаг гол нэгж юм байна. За тэгвэл өөх тос тэгвэл яг ямар үүрэгтэй байгаа вэ? Одоо бид нар чинь сайн өөх тос, муу өөх тос гэж ерөнхийдөө хоёр хуваачаал. Өөх тос бас бүтцийн үүрэгтэй. За манай юу гэхээр эс маань өөрөө фосфолипидийн одоо хос давхраг бүхий ийм хантай байна гэдэг бол бүтцэнд оролцож байна. За дээр нэмээд хамгаалах үүрэгтэй. За амин чухал эрхтнүүд бол одоо хүн бүрхүүлтэй байдаг. За дээр нэмээд нөөцлөх үүрэгтэй. За усны солилцоонд оролцож байдаг. За мөн одоо энерги үүрэгтэй байдаг. За 1 грамм өөх тос ба задарлаа гэхэд 9.3 ккал энергийг бол бид үүсгэж байдаг. За тэгээ хамгийн сүүлд нь тосонд уусах амин дэмүүдийг бол шингээх, шимэгдүүлэх үүд хаалга болж өгч байдаг. Дааврын бол бас ялангуяа бүр нийтэд тулчиргаагаа шүүрж байгаа бэлгийн дааврууд ийм одоо үндсэн одоо их сурвалж бол одоо өөх тосны одоо бүтцтэй байдгаа гэж үзэж байна. За яагаад бас энэ шимт хичээлийн зүйлүүдийг бас ингээд зэгцтэй тайлбарлуулж байгаа яриад байна гэхээр та нөгөө ярианда хамгийн ихэндээ ер нь өглөөний цай бол зохистой харьцаатай шимт хичээл бол их зохистой харьцаатай байх ёстой гэд хэлсэн болохоор хүмүүстэй бас энэ нөгөө суур мэдээллүүдийг өгж байгаа хоёлаа дараа нь зохистой харьцааг нь зохицуулах гэдэг байгаа байхгүй. Тийм тэгвэл бас их илүү ойлгомжтой байх бах. За тэгэхээр хоёлаа өөх тусаа ярьчлаа. Одоо нөгөө витамин буюу амин дэм. За хэдэн төрлийн амин дэм байна? Бид нэр одоо амин дэм одоо заавалчгүй хэрэгтэй юм уу? Эсвэл бол бие махбод маань өөрөө нийлэгжүүлээд идэх юм уу? За ерөнхийдөө бол түрүүн ярьсан уураг нүүрс ус өөх тосыг бол макро шимт хичээлийн байц гэдэг. За эдгээр маань хоолнд хэрэгжилж бид нэр өдөрт зайлшгүй хэрэгцээтэй байгаа энергийн их үүсвэр тэднэрээс гарч идэг байгаа.
Тэгтэл яг энерги их үсвэр болохгүй хэрнээ за бие махбодод маш том зохицуулгыг үүсгэж идэг. Бидүүл одоо шимт хижээл биеийн бодисыг бол микро шимт хижээлийн бодис гэсэн ангиллалд байдаг. За энд нь юу байдаг юм бэ гэхээр витамин, эрдэс бодис, ус орж идэг. За тэгэхээр витамин, эрдэс бодис, усоо шууд энерги бол үүсгэхгүй өөрснөө ороо задраад. Тэгэхдээ энэ уурга нүүрсүс өөх тосны эдэсэд явж байгаа задралын бол нийлэгжлийн тэр биохими маш нарийн уруулуудыг бол зохицуулж өгдөг учраас бодисын солилцооны зохицуулгын үнцэн үүрэгтэй байдаг. За тэгээд амин дэмээ бид нар дотор нь тосон дуустдаг болон усан дуустдаг гэж хоёр хувааж байгаа. За А, Д, Е, К амин дэм бол усан дуустдаг. За бусад одоо Б-ийн төрлийн, С-ийн төрлийн витаминууд бол усан дуустдаг амин дэмүүд байгаа. За үүнээс гадна бол эрцүүд байгаа. За энэ амин дэмүүд маань яадаг вэ гэхээр тэр бодис солилцоонд яаж оролцдог вэ гэхээр тэр одоо уургийн маань нэг үүрэг бол ферментийн буюу катализийн үүрэгтэй байдаг байхгүй. Тэгвэл ферментийн тэр одоо яг тэр урвал явуулдаг тэр орчинд буюу кофактор нь бол одоо ялангуяа тэр Б-ийн төрлийн витаминууд үүсгдэг. Тэгтэл одоо түүнийг идэвхжүүлэгч болон одоо саатуулах үүрэг нь болохоор эрдэс бодисууд. За тэгээ мөн одоо тэр задрах нийлэгж өгөх маш олон уруулуудад одоо ер нь бол тэр орчныг нь бүрдүүлж өгч байгаа ус болон одоо тэр эрдэс бодисуудын оролцоо бол маш чухал байдаг гэсэн үг. Ер нь бол нийт 45 төрлийн одоо шимт хижээлийн бодисыг бол эссенциал гэдэг. Яг одоо уурга биш нүүрс юунууд амин дэм эрдэс бодисуудыг 45 бол хүний биед нийлэгждэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар зайшгүй гаднаас тэр 45 нөхрийг бол заавал хоол хүнс шимтэж тэгээ хоол шимтэлээслээсээ авч үнэхээр чаддаггүй бол нэмэлтээр зайшгүй. Нэмэлтээр хэрэглэнэ гэсэн үг болох нэ. Тэгэхээр бид нар ингэж хэлдэг шүү дээ. Манайхан витамин явахаар тархалаадах ингээд тэр цэсмээ хөөхнүүд. Ер нь витамин тархалуулах үүрэг байгаа юм уу? Тархалтын одоо үндсэн шалтгаан гэхээр юу вэ? Төрөний битээр тархалтын үндсэн шалтгаан бол ерөөсөө л нэгдүгээрт нь авч байгаа калори нь зарцуулж байгаа калориос өндөр байна гэсэн үг. Хоёрдугаарт нь бол хэрглэж байгаа нүүрс ус болон өөх тосны агуулмжил их байгаатай л холбоотой. Одоо үндсэн витамин хэрэглээд одоо ингээд эмч зөвлөсөн витамины хэрэглээдсэн чи тархалчлаа гэдэг бол одоо шинжлэх ухааны үндэслэг байх нь. Шинжлэх ухааны үндэслэл байх нь. Харин амин дэм эрдэс бодисууд маань яах вэ гэхээр өшөө тэр нөгөө бид явагдаж байгаа бодисын солилцооны биохими уруулуудыг бол маш сайхан явуулж өгөх, зөв голтрлоор нь явуулах, эдисийг одоо эрүүл сарвал байлгахад үндсэн ройлтой байх нь. За тэгээ бас нэг төөрөгддөг зүйл юу байдаг вэ гэхээр Б-ийн төрлийн витаминууд хэрэглэхээр одоо бид байгаа одоо энгийн хорвоо хавдруудыг дэмжижлээ гэдэг тэгж ярьдаг. Тэр бас төөрөгдөл байдаг. За ер нь бол хавдар болоод одоо энэ эсийн одоо энэ гаж ургал ургалтууд маань гол үндсэн үүсгэж байгаа механизмыг нь бол ерөөсөө глюкоз гэдэг. Энийг Эйзенхауерийн эффект гэж нэрлэдэг. Түүнээс одоо Б витамины Б комплекс хэрэглэцгээд одоо ингээд миомтой болчлоо ч гэдэг юм уу. Эсвэл эндээс томорчлоо гэж бас одоо андуурч болох нь шүү дээ. Тэгэхээр би хавдар өсөж байна гэвэл бас энгийн нүрс ус тэр дундаа одоо глюкозын хэрэглээ их өндөртэй байжээ гэж бас бодох нэ. За усан дуустдаг нэг амин дэмүүдийн нэг шин чанар нь юу байдаг вэ гэхээр тухайн өдөр бид хэрэгцээтэй зарцуулагдаад илүүдл нь бол шээсээр хөлсөөр ч юм уу биес зайлуулагдчихдаг. Харин тосон дуустдаг амин дэмүүд бол одоо бид хуримтлагддаг өөхөн идэд. Одоо ингээд нөгөө нөөцлөгдөн хуримтлагдах шин чанартай байдаг. Бас их сонирхолтой мэдээлэл байна. Тэгээ би бас яг түрүүний одоо хүмүүсийн төөрөгдөг юм дээр бас нэг юм асуучмаар санагдлаа. Нөгөө өөхтос гэдэг ингүүд бид нэр омега 3 ерөнхийдөө одоо ингээ хэрэглэх хэрэгцээтэй байна. Монголчуудын дунд ингээл ийм зөвлөмжөд явдаг. За тэгэнгүүт ч нөгөө хүмүүсүүд нэг ийм бүрэнки одоо омега 3-ыг хэрэглэнгүүтээ мөн адил омега 3-ыг хэрэглэсэн чинь л одоо би жин нэмээд эхэллээ, тархлаад эхэллээ гэдэг зүйлүүд яриад эхэлдэг. Омега 3 яг одоо саяны витаминтай адилхан одоо өөх хоригдол үүсэх, таргалт үүсэхэд нөлөөлөд ийн үү? Эсвэл төөрөгдөл үү? Энийг бол бас би төөрөгдөл гэж хэлнэ. Төөрөгдөл яг хөө мэдээж омега тодорхой хэмжээний тос, за тэрийг дагаад бас тодорхой хэмжээний килокалори бол хүний биед орж байгаа. Гэхдээ омега 3 хэрэглээд таргалаад байна гэдэг бол энэ бол төөрөгдөл байх нэ гэж бас ойлгож болох нэ. Тийм. Тэгэхээр нэг өөх тос гэж заах бодлоо гэхэд
За нэг ийм капсултай юм байлаа гэхэд нэг 3 грамм л эцэд хэлсэндээ. Тийм ээ, тэр капсулд өдөрт одоо 2 юм уу 3 удаа захид нэг 10 грамм. 10 граммыг илчлэгээр нь тооцох юм бол нэг 90 ккал. Тэгэхээр бидний нэг бүргэрч одоо 500 600 ккал л байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэр одоо нөгөө яг өөрт хэрэгцээтэй шим тижэл юмнуудаа ингээд эмчийн зөвлөгөөгөөр эсвэл бол ингээд эрүүл мэндийн одоо анхаарал хэрэглэнгүүт миний зүгээр ойлголт шүү. Бодис солилцоог сайжраад ирдэг. Тэнгүүд нөгөө авдаг илчлэг нь бол хിവэрэ. Нөгөө шимэгдэл эдгээр нь сайжраад ирдэг. Тэгэхээр нөгөө мэдээж тийм нэмж идэх гэ. Дээрээс нөгөө өөрийнх нь хувьд бол бодис солилцоо сайжраад эхлэнгүүт тэнд хоримтлал үүсэх. Одоо өөрөөр хэлбэл илчлэгийн илүүдэл хэрэгэлдэг хүн байжгаад өмнө нь бол нөгөө бодис солилцоо сайн явагдаж чадахгүй ихэнх нь хаягдлуулгаад шимж чадахгүй гаргадаг байсан бол тэр бодис солилцоо сайжраад ирэхээр магадгүй яг нөгөө илчлэгийн илүүдэл бодис солилцоонд ороод энерги үүсэлт нь ихсээд ирэхээр бага зэргийн одоо үүсэх хандлага байдгийг бол үүсэхгүй байх гэж би зүгээр хөвдөө боддгийн. Яг хөө тийм хандлага бол бас байж болох байхаа. Яг нөгөө идэвхтэй урвалууд нь сайжраад тэгэнгүүтэл бас одоо хүний идэх туршил нэмэгддэг ч юм уу эсвэл ингээд хэрэглээ нэмэгддэг ч юм уу эсвэл одоо хөдөлгөөн нь бага байгаад тэнд энергийн ихсэлт үүсдэг ч юм уу тэр болж. Тэгэхээр бол ерөөсөө гол үндсэн механизм илүүдэлчин таргалт үүсгээд байгаа тэр өөхис дотор хоримтлагтаад байгаа трийг илцрээд гэдэг зүйл бол нөгөө глюкоз энергийн илүүдэлчин л очиод хоримтлагтаа түрүүний тайлсан биохимийн урвалаар хоримтлагдахдаа нүүрс ус байсан зүйл маань хоримтлагдаа өөх тосны хоримтлал үүсээд яваад байгаа шүү. Тэрнээс биш бол энэ ханаагүй тосны хүчил болоод сайн хэлдэг витаминуудын төрлүүд бол шууд таргалтанд нөлөөлдөггүй шүү гэдгийг бас үзэгчд маань бас амтны гаралтай өөх тос төлхөө хэрэглээд тахлаар ер нь бол миний биед бол архидоны хүчлийн байдаг. За архидоны хүчлийн шалтгаантай нөгөө энгийн одоо виалотикуши буюу одоо ийм өрөвсөл үүсэх нөлөө байдаг шүү. Тийм учраас тэр нөгөө халдвар тус өвчний үндсэн одоо тайлбарлагдаж байгаа одоо зүйл бол одоо өрөвслийн процесс гэдэг шүү дээ тий. Тэгтэл тэр үл орлуулагдах амин хүчил ялангуяа омега 3 за тэр нь одоо гүнждийн өрнийх байдаг юм уу. За ялангуяа загсны гаралтай нь экозапаптены хүчил, докосаксианы хүчил гэдэг юм polyunsaturated одоо тосны хүчлүүд маань өрөвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг учраас за нөгөө ийм эссенциал тосны хүчлийн дутагдлын шалтгаантай харахаг өрөвсөлт өвчнүүд бол Монгол хүмүүсүүдэд бас нилээдгүй түгээмэл тохиолддог. Ялангуяа одоо үеийн өрөвсөл гэдэг юм уу тэ одоо энэ дотор эртний өрөвсөлт өвчин байгаад байна гэдэг бол энэ хүн бол хансан амтны гаралтай тос бол хэрэглээд байгаа юм байна. За эссенциал буюу одоо тэр олон ханаагүй холбоот тосны хүчил бол хэрэглэхгүй байгаатай холбоотой байж болно. Таны түрүүн ярьсны нэршлүүд нь болохоор нөгөө бүтээгдэхүүний шошгон дээр нь байждаг те EPA, DHA гээд бичсэн байдаг те тэрийг бас харж агаад агуулмж нь бас хэр өндөртэй байна гэдгийг бас хараад сонголтоо хийх нь хэрэгтэй баг. За тэгэхээр амин дэмийн талаар ерөнхийдөө мэдээлэл өгчлөө. За эрдэсийн асуудлуудаа хоёлаа ярив. Эрдэсээс бол манайхан ковидын үед бол одоо цайр уугаарай, цайр хэрэглээрэй гэдгээр нь бол эрдэсийг тэн дундаа цайртай бол их сайн мэдж байгаа бах. За кальцийг манайхан их сайн мэддэг тий. Тэгэхээр энэ эрдэсүүдийн ер нь бол үүрэг оролцоо одоо ямар үүрэгтэй байгаа. За эрдэсүүд бол ерөнхийдөө одоо маш олон одоо биохимийн урвалуудыг зохицуулдаг одоо ферментүүдийн найрлаганд идэвхжүүлэгч болон саатуулагчид хүчин зүйлүүдээр ингэж оролцдог байгаа. За тэгээ эрдэсүүдэд дотор нь за одоо их хэмжээгээр хэрэглэгддэг. За тэгээд маш ультра микро хэмжээгээр хэрэглэгддэг гэх мэтээр бол хуваадаг. За тэгээ хэмжээгээр одоо хэрэглэгддэг нь болохоор каль, наатар за энэ маань эсийн гадна дотн орчны шингэнийг үүсгэж байдаг. За кальц гэдэг маань ясны фосфор маань бас ясны хүчилж үүсгэж яадаг. За тэгэнгүүтэл магн мэдрэлийн болон булчингийн сэрэлт амжилтыг үүсгэж яадаг. Гэхдээ эдгээр бол одоо их хэмжээгээр бие махбодод хоног тутамд хэрглэж авах шаардлагатай эрдэсүүд байгаа. За тэгтэл одоо юу гэдгийг селенч гэдэг юм уу, кобальт ч гэдэг юм уу, борч гэдэг юм уу, нөгөө левийн үйлчлэг системийн ихэнх одоо элементүүд бол бас хүний бие тодорхой хэмжээгээр хэрэгтэй байна.
Тэгэхээр нөгөө юуны сайн тэр нөгөө хэлжсэн нөгөө кальц, кал, магний гэл ингээл ярьсан шүү дээ, тийм ээ. Одоо бидний дунд нөгөө нийтлэг тохиолддог одоо шүрмс татчлаа гэл тий. Эсвэл одоо булчингийн чангарал явагдаад байна шүү дээ тэнд. Тэгээ жирэмсэн эмэгтэйчүүдэд бол илүү байна, өсвөр үеийнхэнд илүү байна. Байнгын бэлтгэл одоо сургуульд хийдэг, хөлсөөр их хэрэгцээгээ алддаг хүмүүстүнд одоо шүрмс татах одоо ийм одоо зовир илрээд идэг. Тэгэхээр яг энэ шүрмс татдаг жишээлбэл ийм зовиртой хүмүүст ямар одоо эрдцүүд ер нь дутагдаад шүрмс ер нь татаад идэг. За би дагуулгадж байгаа усанд одоо энэ эрдцүүд бол байж идэг. За одоо бид нар суулгах ч болно, бөөлжиж болно. За дээр нь нэмээ хөлрөх маягаар ингээд эрдцүүдээ бол тодорхой хэмжээгээр алдаж идэг. За ялангуяа кал, маг нь бол маш их хэмжээгээр хөстэй алдагдаж идэг. Тийм учраас бид дутагдаад ирэхлээр ялангуяа тэр булчингийн чангарал, шүрмс татах, мэдрэлийн сэрэл дамжил дудаашрах, ядрах, сулдах, нойргуудах гих мэтийн энэ завирууд бол гарч идэг. Тэгэхээр бид нар одоо хастай өр будаанаас орж байгаа тэр одоо маг нь эсвэл одоо хатаасан жимснээс болон жимснээс орж байгаа тэр кайлууд бол маш хэрэгтэй. Ер нь түрүүн яриаггүй юм байна. Эрдэс бодис амин дэм маань өөрөө бидний одоо нөгөө 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний за жимс болоод одоо хүнсний ногоонд нь түлхүү агуулгаддаг учраас бид нар нөгөө цогцтой хоол хэрэглээний цогцтой хэрэглэн дээр нөгөө пирамид зөвлөмж, Монголд гэр зөвлөмж энэ төр байхад заавал одоо дийлэнхийн үр тарианы бүтээгдэхүүн байна. Дээр нэмээд одоо хана нь бол гурил будаанаас юунаас гадна одоо хүнсний ногоо жимсгэн байх хэрэгтэй гэдэг маань тэнд бол бид нар амин дэм эрдэс бодис бол маш хэрэгцээтэй шүү гэсэн. Одоо мессеж ятдаг. Жишсэн арга байдаг. За тэгэхээр ер нь бол хоёлаа макро болон микро шимт хичээлийн талаар ерөнхийдөө ойлголтуудыг өгчлөө гэж би бас өвдө бодоод. За тэгвэл эргээд өглөөний цай руугаа ороход за тэгвэл энэ нөгөө харьцаагаа гоё ингээд тэнцвэртэйгээр тэгээ өглөө одоо их цаг авахгүйгээр тий хүний одоо яг тэр юмуд нь тэнцвэртэй нь олгоод тэгээ хөнкөө ингээд хэрэглээд болцохоор одоо тийм өглөөний цайны одоо санал болгох жор танд юу байна? Ер нь бол хамгийн одоо боломжит тийм гоё одоо хувилбарууд талаас нь бас гоё шууд практик талаас нь яриад явуул. За өөртөө зориулаад хоолндоо шинээр бэлтэж байгаа хүмүүсүүд бол за мэдээж obvious бол зөв сонголт байдаг. За сүү болон тарган твтэж ицсэн obvious тэгээ хатаасан жимстэй байвал болно. За дээр нэмээд өндөг. Тэгээ хамгийн гол нь өглөөд бид нар нийт авах одоо илчилгээхээ дийлэн хувийн нь бол бас өөх тоснос авч ивэл маш зөв байдаг. Энэ маань болохоор нөгөө цөсөө сайхан цэвэрлэх, илгийг эрүүл байлгах, дээр нэмээд одоо калори маш их хэмжээгээр өдөрт бид хэрэгцээтэй калорийг авч яана гэсэн үг. Үдээс хойш оройны хоолнд бол өөх тосны хэмжээг бол ерс бууруулдаг. За тэгвэл үнэхээр тэгж бэлдэж чадахгүй эсвэл дан одоо нэг төрлийн өглөөний цайтай байгаад ах юм бол бид нар бас бэлэн тэг ингээд өглөөний цай хэлбэрээр бэлтгэсэн үр тарианы юм бүтээгдэхүүнийг Монсын New Pyramid компани бод оруулж ирсэн байгаа. За үр тарианы өглөөний цай гэж байгаа. За энэ маань бол юу вэ гэхээр одоо 28 төрлийн амин дэм эрдэс бодистой. За уург нь болохоор шар буурцгийн уурганы гаралтай төгс чанар уург. За дээр нэмээд өөх тос нь болохоор 70% нь болохоор омега 9 буюу одоо оливын тос нь байдаг гэсэн. Тэгвэл эдний тэр найрлагын судлаад үзэхэд бол юунаас наран цэцгийн үр Украинд ургадаг олейны хүчил хамгийн өндөр агуулсан одоо тэр тоснаас цэвэршүүлсэн омега 9 тэгээд 10% нь болохоор омега 3 болон 6 байдаг. Тэгээд дунд хэлэхэд тосны хүчил агуулсан ийм одоо нэггээр хэлбэл төгс чанарын за дэлхийн хоолны одоо эмчнэр болоод одоо төвүүдийн зөвлөмжтэй нэлээд ойрцсон хэмжээтэй гэсэн үг. Зөв харьцаатай байна шүү дээ. За дээр нэмээд гликемийн индекс багтаа буюу 28 гликемийн индекс 28 гэдэг бол одоо маш бага гэсэн. Гликемийн индексээр нь түрүүнд хоёлоо 80-аас дээш бол өндөр гликемийн индекстэй. За 80-аас одоо 50 бол дунд зэргийн гликемийн индекстэй, 50-аас бага бол бага гликемийн индекстэй гэдэг бол за энэ маань болохоор
28 гэдэг гликемийн индекстэй. Энэ нь гол найрлагын судлаад үзэх юм бол изомальтулоз гэж нэрлэгдэх одоо нөгөө бета гликозидазагийн холбоогоор холбогдсон одоо тэр одоо тэрний одоо нүүрс ус байгаад байгаа гэсэн үг байна. За ингээд энэ маань одоо цусан дахь сахарын хэмжээг ихсэхгүй доктортой одоо төвшөнд хадгалах боломжтой гэсэн үг байна. Бид нар ер нь энэ нэмэлт хоолнуудыг ингээд судлаад үзэх хэрэгтэй, авч хэрэглэх гэж байгаа. Энэ дотор мальтдекстрин гэсэн агуулмж байна гэдэг маань өөрөө энэ маань цардуулын задралын бодис, цардуулын задралын бүтээгдэхүүн гэсэн үг. Тэгээд цардуулын энэ маань өөрөө гликемийн индекс өндөртэй гэсэн үг болчихж байгаа. Изомальтулоз агуулж байгаа учраас энэ маань гликемийн индекс багтаа байна. За тэгээд энэ ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсын диабетийн нийгэмлэгээс бол ер нь 50 хүртэл хувь нь одоо нүүрс ус, за тэгээд 30 хүртэл хувь нь тос, тэгээд 20% хүртэл бол уурга хэрглэж байвал зохистой харьцаа гэж үздэг юм бэл. Тэгэхээр энэ одоо өглөөний цай бол энэ одоо харьцаатай бол нэлээд төгсөн гэсэн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо таны яг саний гой орц найрлагууд нэлээд нарийн ярьж өглөө шүү дээ. Энийний нэр нь ямар нэртэй гэсэн бэ би? Өглөөний энэ бол тийм үр тарианы өглөөний цай. Үр тарианы өглөөний цай. Брэнд нэр нь одоо жишээлбэл Active Max. Active Max гэдэг эмийн сангуудаар байх уу? Active Max гэдэг одоо энэ монсын салбар эмийн сангуудаар байгаа. Энэ хүнс маань яагаад ингэж одоо бидний юм ихтгэлтэйгээр хэлж байгаа гэхээр за ер нь бол урд нь Herbalife ч гэдэг юм уу бас тийм ийм цэвэршүүлсэн хоолнуудыг бол оруулж ирж байсан. Гэхдээ одоо энэ Сибирь эрүүл мэндийн нэгж гэдэг юм ингээд янз оруулж ирж байсан энэ компаниуд маань өөрөө эмийн компани биш те. Яг тэр одоо Монгол улсад одоо бүртгүүлэх, шалгуулах, одоо шинжилгээнд явах энэ процессууд бол ороогүй байсан. Тэгвэл одоо Монсын New Pyramid-д оруулж ирж байгаа энэ өглөөний цай болоод одоо бусад эмчилгээний хүнсүүд маань за яг одоо Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгддөг эмнэлгийн хэрэгсэл тавьдаг нийтлэг шаардлагыг биелүүлж орж ирсэн нэгдүгээрт, хоёрдугаарт эмийн сангаар зарагдж байгаа гэдэг маань ханаас ч авах боломжтой тэгээ найдвартай гэсэн. Зөв. За тэгэхээр би ч гэсэн илүү сонирхол юм. Жишээлбэл өглөө одоо эн чинь нунтаг үр тариа ингээд найруулаад өглөө уучих нь шүү дээ. Тийм найруулаад тий. Ер нь бол одоо нөгөө хүмүүс чинь орчин үеч их маш их завгүй болцсон тий. Тэгээ бид нар чинь ингээд нөгөө хүнсээ бэлтгэхтэй ч юм уу эсвэл цуглуулгатай ч юм уу тэр болон цаг зав гарахгүй ингээд байж байгаа учраас зүгээр ингээд тус бүрчлэн нэг ингээд бэлтэмлүүд авч уугаад тахасаа илүүтэйгээр яг ингээд бэлэнш авалцаа 28 амин дэмэр эрдэс боцоо агуулсан. Дээр нэмээд эслэгээ зохистой харьцаагаар өөх тосон зөв дээр нь одоо үл орлуулагдах амин хүчил болоод одоо хүний бие гликемийн индекс багтаа нүүрс ус агуулсан. Тэгээд нэг удаа 200 г усан найруулад уухад бол нэг 200 ккал ингэж авч яана гэдэг бол бид нар калори багтаа хэрнээ маш шимт хичээлтэй. Гол нь нөгөө бид нар хэлээд байгаа тэр нөгөө микро шимт хичээлүүдийг нэлээд сайн авах нь байна тий. Зөв. Тэгэхээр энэ одоо бэлтгэмлийн юмнууд бол за ингээд өглөөд би бол ингэж бодоод идэх юм. Өглөөний цайг бол бид нар ерөөс хоосон гарч болохгүй. Хүмүүс яагаад хоосон гараад ийм нэхэр яраал твдэл нөгөө цай бэлдэх хоолгуудаа биш ерөөсөө тий. Цай бэлдэх нөгөө хугацаа их бага байдаг болохоор бид нэр тэнд ингээл өглөө цай бэлдээл ингээд хугацаа бага байдаг болохоор л хүмүүс маань өглөөний цайг ер нь их одоо ингэж түрүүн тайлсан судалгаа 2 хүндэт нэг тэр тундаа залуучуудын дунд байхгүй байна. Тэгэхээр энийг бол одоо буцсан усанд гяс сутгаал хэрэгжилдэг ийм хялбаршуулсан. Тэгтээ нөгөө өглөө авах хэвээр тэр шимтэж жилийг яг зохистойгоор нь аваад тэгээ найдвартай энэ зүйлийг бол би өглөөний цанд бол энийг байвал их зүгээр гэж бодоод мэдээж өдрийн хоолуудад бол яг одоо үндсэн хоолны юмудаа аваад оройдоо бас хөнгөн хооллоод явах нь бол зөв байх. Өглөөд бол энэ хамгийн одоо зөв сонголт байна. Ялангуяа хүнд зөв сонголт болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. За нэгдүгээрт нь 12-оос дээш настай за эд өсөлтөнд явагдаж байгаа одоо өсвөр үеийн хүүхдүүд. За дээр нь оюутан залуучууд. Тэгээд одоо завгүй амьдралын хэм маягтай офис ажилтнууд болон ахмад настай хүмүүстэй калори нэг их хэрэггүй. Дээр нь нэмээд гликемийн индекс 23 гэдэг бол цусны сахарыг савлуулахгүй гэдгээрээ одоо нөгөө диабеттэй хүмүүс, чихрийн шижин өвчтөй хүмүүсүүд
бол одоо маш хэрэгцээтэй хүмүүс болно гэсэн. Одоо чихрийн шижийн өвчтөй хүмүүсүүд ч бас идэж уух юмнууд нь олдохгүй байна гэх тийм. олдохгүй. Тэгээд тэд нар маань маш олон зүйлээ аюух хэмжээгээр хориод тэгээд одоо бичил тижэл аминдын эрдэс бодисын дутагдалд ороод тэгээ олон эрхтний дутагдалд орох гэдэг баг. Олон эрхтний үйл ажиллагааны дутмагшилд орох гэдэг. Тэгэхээр одоо диабеттэй хүмүүсүүдэд бол бүр онцгойлон одоо энэ Nova брэндийн Actimax-ийн бүтээгдэхүүн бол одоо илүү их ач холбогдолтой. Яг тэгэхээр эдний оруулж ирдгээс зэрэг кальцтэй кофеин л 32 гликемийн гэсэн бусд нь бол 28 гэдэг. Тэгэхээр та кальцтэй кофегээд олон юм байгаа юм шиг байна зү. Одоо энэ Actimax гэдэг юм байна. Нэг битээр яриад байгаа энэ бэлтгэл маань дотроо 5 төрөл. Ер нь бол цаана бол 30 гаруй төрөл байгаа. Гэхдээ яг Монгол сонгож оруулж ирсэн нь бол 5 төрөл байгаа. Ямар төрөл байна? За сая бол та үр тарианыхад энэ бол илүү өглөөний цайнд. Өглөөний цайнд байна. За дээр нэмээд Actimax одоо хүүхдийн тижэл байгаа. За тэр маань болохоор ер нь бол одоо нэмэгдэл хоолнд орсноос эхлээд одоо 4 нас 5 нас хүртэл. За ер нь бол тэрнээс дээш ч идэж болно гэсэн. За хүүхдийн идэвхтэй өсөлтийг дэмжих одоо кальцтай дээр нэмээд одоо лютеин, омега, DHA гэсэн зүйлэн нэмэлт агуулгуудаа тэр нөгөө яг физиологийн тэр өвөрмөц хэрэгцээний зохисон агууламжуудыг нэмж өгснөөр ач холбогдол өндөртэй байхгүй. Сая өглөөний цайны нэмэлт агуулга нь юу байдаг вэ гэхээр альфа липоины хүчил тэгээд антиоксидантууд тэгээд одоо энерги үүсэлтэнд оролцдог L-карнитин ч гэдэг юм уу тэр орсон зүйлүүдэд энерги болгоод шатаагаад дэмждэг тэр юмнуудыг агуулж өгсөн байдаг учраас одоо эрч хүчтэй бүрэн шимтгийлт гэж нэрлэдэг байгаа. Хүүхдэд бол одоо пробиотик нянгууд агуулсан байна, кальц агуулсан байна. За лютеин гэдэг нүдний хараанд хэрэгцээтэй. За тэгээд DHA-г илүүтлэр одоо бусад бүтээгдэхүүнээс илүү агуулж байгаа нь болохоор тархины өсөлт хөгжилтийг дэмжих зүйл байна. Дээр нь нэмээд энэ гликемийн индекс багтаа учраас бас нөгөө хүүхдэд бол одоо тэр сахарын хэрэглээг нэмэгдүүлэхгүй хүүхдэд таргалалт үүсэхгүй гэсэн. Тэрнээс гадна нөгөө анхаарал төвлөрөлтөд анхаарлын дутмагшилтай хүүхдэд бас хэрэглэхэд зохимжтой гэсэн үг байх нэ. За ингээ 2 дахь бүтээгдэхүүн. За 3 дахь бүтээгдэхүүн нь болохоор эмчилгээний хоол, уурагт эмчилгээний хоол байгаа. За энийг хүнд зориулсан бэ гэхээр за насны доройтолтой, өөртөө өөрчлөх чадвараа алдаж байгаа ахмад настай. За юуны мэс заслын эмчилгээний дараа хим эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэж байгаа өвчтнүүд тэгээд ер нь ямар нэгэн халдварт болон халдвар тус өвчний эдгэрлийн шатандаа явж байгаа одоо тэр нэг эмчлүүлэгч нарт зориулсан эмчилгээний хоол байгаа. За түрүүний ярьсан 3 хоол бол бид нэг юм уу 2 одоо юм нэгжээр идээд бусад үндсэн хоолоо идээд явах боломжтой гэсэн. Ихэд бид нар шимт хичээлээ бас нэлээд авчих гэсэн. Тэгтэл саяны энэ уурагт тижэл бол одоо бүр яг дангаар нь эмчилгээний маягаар идэж болно. За дээр нэмээд 3 сар хоолж байгаа хүмүүсүүдэд хэрэглэхэд зохимжтой шингэн тэгээд ийм хүнс агаад байгаа. За эдгээр маань одоо уургийн агууламж гидроксиметилбутират гэдэг одоо тэр биеийн эдгэрлийг түргэсгэх дээр нэмээд антиоксидантууд их хэмжээгээр агуулсан учраас одоо үрүслийг дарах тэгээд хит эсэлтийн эсрэг эд эрхтний нөхөн төлжүүлэх гэсэн ийм үйлчилгээтэй байдаг учраас эмчилгээний хоолнд орж ирж байгаа байх нэ. За дараа нь болохоор кальцтай кофе. За энэ маань болохоор сонирхолтой үндсэн одоо шимт хичээлийн бүх төрөний найрлагууд бол байгаа. Нэмээд 500 мг кальц агуулж өгч байгаа. Энэ маань эмчилгээний дунтай байх нь дээр нэг кофений амттай. Хүмүүс бол одоо нөгөө кофений хэрэглээтэй байдаг тийм үү. Гэтэл кофений хитий хэрэглээ маань өөрөө ясыг сэргижүүлэх, эрсцийн дутагдалд оруулах нөлөөтэй байдаг. Тэгвэл бид нэр үндсэн одоо тэр хоолой эдэнгээ за кальцаа нөхчих боломжтой байна. Дээр нь нэмээд одоо кофений аппетита бас нөхөх боломжтой байх нэ. Бас сонирхолтой юм байна. Тэгэхээр бол та бүхэн саяны ярьсан таны одоо хэлж байгаа энэ Actimax гэдэг энэ цуврал бүтээгдэхүүнд одоо бага насны хүүхдийн өсөлт хөгжилтийн тэмцсэн шимт хичээлийн
одоо зохистой харьцаагаар нь оруулж өссөн, баяжуулсан нэг төрлөө байх нь байна. Өглөөний цайных гэж байх нь байна. Тусдаа бүр яг эмчилгээний хоолны төрлүүд гэж байх нь байна. За дээрээс нь саяны хэлдэг одоо офсын хэрэглээ гэж хэлчихвэл бараг зөв өөрөө. Би бас зүгээр тэгж бодлоо. Кофетэй, кальцтай бас ийм бэлтгэлүүд чинь. Тэр кальцийн одоо физиологиор кальц хэрэглэг одоо илүү хэрэглэгдэг үе бол одоо идэвхтэй өсөлтийн үе байдаг. Жирэмсэн хөхүүл ээжүүдэд бол хэрэгцээтэй байх юм. За тэгээ хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бол биеийн жинг бууруулдаг хоолой. Оо за. Энэ маань юу вэ гэхээр үндсэн тэр одоо 6 одоо шимт хичээлийн бодис дээр нэмээд за одоо Гарси Камбожи ханд буюу удаан хугацааны турш өсөхгүй байлгах. За L-карнитин, альфа-липоидын хүчил гэх мэтийн за коэнзим Q10 метр агуулснараа нөгөө нүүрс уснаас, өөх тосноос энерги үүсэлтийг дэмждэг юм нэмэлтүүдийг давхар агуулсан ба. Тэгэхээр бид нар заавал тусны L-карнитин ч юм уу, тусна одоо коэнзим Q10 ч юм уу, эсвэл Гарси Камбожи ханд уухгүйгээр хоолоо идэд үндсэн шимт хичээлийн бодисоо дээр нэмээд 28 төрлийн амин дэм эрдэс бодистойгоо аваад ядарч сүлдэхгүйгээр биеийн жингээ хасаа явах боломжтой болчихж байгаа. Зөв. Одоо турж байгаа, жин хасж байгаа хүмүүсүүдэд тохиолддог түгээмэл нэг алдаа бол юу гэдэг вэ гэхээр янз янзын дэглэм дагдаг. Тэгээ дэглэм дагхлаар ихэнх хүнснүүдэд хорчдог. Ингээд ирэхлээр нөгөө тосны хүчлийн дутагдал, за зөвхөн нүүрс ус, за нүүрс усаа дагаад орж байгаа нөгөө том эрсүүдийн дутагдал гэх мэтээс болоод маш хурдан ядрах, цуцах, тэгээ дэглэмээ зөрчих. Эсвэл бүр ингээд бие давуулагдж байгаа хамаг усаа хөөж гаргаад одоо нэг хэсэг байжсанаа буцаад одоо бие ядрах өвдөх үед нөхөгдөх гэдэг юм. Буруу дэглэмүүдийн гаралтай байдаг бол маш бага хэмжээгээр одоо биед нэг удаагийн хоол дунджаар жишээд бодоход 600 ккал байдаг хгүй. Тэгтэл бид нар нэг удаагийнхаа хоолыг тэр юугаараа орлуулад буюу 200 ккал гэдэг чинь тухайн хоолны 3-1 тийм байна. Байх нь ш. Тэгсэн хэрнээ бид нар бас л нөгөө цаана гол шимтгийж микротой байгаа бүх зүйлээ авчиж байгаа гэсэн. Бүх зүйлээ авчиж байгаа гэсэн. Тэгээд бусад хоолнуудаа бол идээд явахад тэр хүн ятрахгүйгээр удаан ч гэсэн доктортой жин хайн. За түүний дараагаар эргэж таргалахгүй байх жишээ. Тэгэхээр бид тэр яриа бол ерөнхийдөө хүний бие махбод бол макро болон микро шимт хичээлээ одоо нөхөж авч явах хүнсээрээ болон нэмэлтээр авч явахын тухайд ойлоо ярьж байна. Тэгээд 2017 онд гарсан одоо хүн амын хоол шимт хичээлийн үндэсний 5 дугаар судалгаа гэдэг судалгаа гарсан байдаг. Одоо үндэсний хэмжээний судалгаа. Тэн дээрээс ерөнхий зүгээр ингээд дүгнэлт нөгөө бүх олон үзүүлэлтүүдийн яга хураангуулаад ерөнхий дүгнэлтийг уншиж хахад бол монголчуудын дунд одоо хүүхд төгсдөггүй байна. За тэн дундаа бол макро төвшөндөө буюу биеийн галбир төрхийн хувьд бол бид нэр илүүлэлчин таргалтанд өртчихжээ. Нийтээр тарган үндэстэн болж байна. Тэгвэл тарган юм мөртлөө нөгөө эсийн төвшөнд нь аваад үзэхээр эсийн төвшөндөө өлсгөлөнд нэрвэгдчихжээ. Нөгөө макро болон микро шимт хичээлийн дутагдалд одоо орчжээ. Саяны битээр яриад байгаа амин дэм эрдэс тийм уурхт нийлүүд өөх тосны одоо энэ шаардлагатай эссенциалууд энэ зүйлүүд нь алдагдчихжээ гэдэг ерөнхий макро төвшөндөө тарган эсийн төвшөндөө микро төвшөндөө өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Энэ зүйл маань бид нар хоол шимт хичээлээрээ нөхөж явж явахгүй болвол дээрэс нь шаардлагатай үедээ нэмэлтүүдээ хэрэгжилж явж явахгүй болвол халдварт болоод халдварт бус өвчлөлүүдэд одоо маш их эрсдлүүд үүсээд байна гэдэг ийм одоо дүгнэлт гарсан шүү дээ тий. Тэгээ энэ дээр та одоо үзчихсэн юм дээр энэ нь бол ямар одоо нэгдлүүд нь илүү одоо монголчуудын дунд тутамгшилтай гараад ирв. Тэрний одоо нөлөө нь одоо ирээдүйн хойчд ямар нөлөө гарах зүйлүүд гарсан. За одоо төмөр байна, магн байна, поли хүчил байна. За ер нь Б-ийн төрлийн витаминууд тий. За дээр нэмээд мэдээж манай монголч өөрөө йод, витамин D гэх мэт одоо нөгөө бүс нутгийнхаа хувьд ингэж тутамгшилд орох өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо энэ эрсүүдийн дутагдал за энэ төгс чанарын тосны хүчил буюу одоо нөгөө омега 3 тосны хүчил хэрэгэлдэггүй. За хүнсэндээ ихэвчлэн одоо омега 9 тосны хүчил эсвэл амтны гаралтай тосны хүчил хэрэгжилж байгаа. Энэ байдлууд маань өөрөө одоо нөгөө халдварт тус архах хууч өвчин. Өрөсөлт өвчнөд өртөх.
За тэгээд энгийн үрс ус хэрэглэж төлхөө хэрэгжилж байгаа байдал нь таргалалт, чихрийн шийчин, артерийн даралт ихсэх нөлөө үүсгэж байна. За дээр нэмээд эрцүүдийн одоо тэр судалгаан дээр байдаг жимсний хэрэглээ бол манайх бага. Тийм 5-1 байлаа. 1.8, 1.2 зарим бүс нутгуудад хэрэглэж байгаа. Тэгэхээр бид нар жимс идэхгүй байна гэхээр эслэг амин дэм эрдэс бодис хангалттай хэрэглэхгүй байна. За хүнсний ногоо бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 5.1 хэрэглэхийг зөвлөдөг бол за нэг хүнсний ногоо бол нэг 3.8 хотод за хязгаар нутгад 3.2 гэд ингээд ер нь л ингээд нөгөө амин дэм эрдэс бодис бичил далд өсгөлөнд нэрвэгдэх хэрэгсэл маш өндөр. Харахад бид нөр уурга өөх тос, нүрс ус идээд байгаа тэрийг эс дотроо эсийнхээ одоо нөгөө үр 100хан дотор буюу митохондрийн дотроо энерги үйлдвэрлэл нь хэрэгжилж гин үгүй бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн их үүсээд тэгээд тэр маань одоо эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад одоо нөгөө хавдар болоод бусад халдварт бус өвчин үүсэх үндсэн нөлөө үүсгэж байгаа л гэж үздэг. Тэгэхээр бол одоо бидний хувьд бол хамгийн гол нь тэр нөгөө микро шимт хичээлээ бид нэр нөхгүй л болохгүй байх шүү. Тэгээд миний бол угаасаа зөвлөх одоо гол юм бол бид ер нь хүмүүст бол хоол хүнсээс олон нэр төрлийг альвуулах хэрэглэхийг хичээгээрээ. Тэгээд одоо үнэхээр бас авч чадахгүй тогтмол яваад байх юм бол одоо цаг үйлрэлтэйгээ зохицуулаад нэмэлт зүйлүүдтэйгээ хэрэглээд явах нь зөвөө гэд. За тэнгууд хаврын үйлрэлт одоо ингээ хүмүүс илүү одоо ядраал, тамиртаал ингээл ажлын эрч хүч ачаал одоо даах чадвар буурал эхэлдэг. Энэ яг юутай холбоотой вэ? Дээрээс нь яг энэ үеүдтэй бид нар ямар одоо микро шимт хичээл дээр илүү түлхүү анхаарах нь зөв. Бид нар бол хаврууллаа гэхэд ер нь бол амин дэм витамины хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зөв юм байна гэдэг ийм бодол байдаг шүү дээ. Тий. Юу манайх ч нь бол нөгөө ургац хураалт бол тийм байнга байдаг улс орн бол биш байдаг. За тэгээ яг намар бол маш сайхан одоо жимс ногоо боловсроод ингээд тэр бол маш сайхан шимлэг үе байдаг. Харамсалтай нь хадгалтын хавцад яадаг вэ гэхээр усан дуустдаг одоо амин дэмүүд, бэгийн төрлийн амин дэм, С амин дэм бол бас тодорхой хэмжээгээр уурших, дэгдэх. За ингээд идэх гүйждэг нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь бол намартай харьцуулахад хавар бидний яг тэр амин дэм эрдэс бодис бүхий жимс хүнсний ногооны хэрэглээ олдсон муудчихдаг. За дээр нэмээд өвөл бол бид нэр ингээд одоо гадаа улирал гадаах цаг бидний биологийн цаг хоёрын маань ингээд өөрчлөлтөнд юудаг вэ гэхээр хүн энерги хураагаад одоо мелатонин гэдэг даавар бол ялгаралт нь бол ихсээд серотонин буюу хүнийг одоо идэвхтэй байлгадаг даавар багасчихсан байдаг. Тэгэхээр бид нар өвлийн туршид бас харьцангуй идэх багтаагаар нойрсох үе нь урт байдаг. За ингээд үүний дараагаар ингээд намар болоод хавар болоод ингээд цаг хугацаа цаг улирал уртсах тусам яадаг вэ гэхээр ер нь бол 3 сарын 15-аас 4 сарын 20-д хүртэл бол одоо нөгөө мелатонин, серотонин дааврын нөгөө ялгарл бол ингээд яг нэг тэнцвэрээ олохгүйгээр хүний биохимнэл гэдэг зүйл жоохон савлаж байдаг. Энэ үед хүн нойр сэргэлэнгийн мөчлөг алдагдах. За тэгээд хүн одоо нөгөө мелатонины үйлдэл тасцсан байсан одоо дотоод хүрлийн улчирхай бие махбод бодисын солилцоо маань серотонин буюу идэвхжүүлэх дааврын нөлөөнд ортлоо бас жоохон хямрал уурсч байдаг. Тэгэхээр энийг л одоо улирлын ядаргаа хаврын одоо хам шинж гэдэг юм уу те янз янзаар хаврын ядаргаа гэж нэрлэлцдэг. За энэ үед бол бид нэр яах ёстой вэ гэхээр аюул сайхан биологийн цагаас сэргээхийн тулд агаар цахан алхах, наран цахан одоо нүдээ өглөөний нар, өдрийн наранд биеийг сайхан ингэж байлгаж энэ тархийг бол сайхан сэргээж өгч серотонины ялгарлаа дэмжих ёстой байгаа. За дээр нэмээд эрдэсүүд одоо магн, каль, усан дуустдаг амин дэмүүдийг нэмэлтээр С амин дэм, Б-ийн бүлгийн амин дэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нь хүн бодисын солилцооны хувьд ч идэвхжих, дааврын хувьд ч идэвхжих тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. 4 сарын 20-оос хойш бол хүний одоо нөгөө даавар бол хэвийн төвшөнд ордог учраас нэг ядарч үлдээд тах нь бол гайг болчихно гэсэн.
За их сонирхолтой тэгээд цаг үетэй холбоотой чухал зөвлөгөө мэдээллүүдийг өглөө. За дээрэс нь бол бас олон нийт маань бас их төөрөгдөж явдаг асуултуудын хариултыг бас шинжилгээ ухааны одоо гарц гаргалгаатай нь бас тайлбарлаж өглөө. Тэгээ өглөөний цай одоо хүний эрүүл мэнд ямар чухлыг бас сайхан ярьж өглөө. Тэгээд энэ микро шимт хичээл, макро шимт хичээл. За дээрэс нь одоо ийм одоо хоолны нэмэлтүүдийн талаар бас их сонирхолтой мэдээллүүдийг өгсөн. Богинохон хугацаанд час хийсэн гой мэдээлэлүүд өгсөн ярилцлага боллоо гэж би бас хөвдөд өгнж байна. Тэгээд та бүхэн ерөнхийдөө ярилцах хугацаа ерөнхийдөө энэ түрээд төгөж байна. Тэгээд бас сүүлчийн одоо төгсгөлийн хормыг танд үлдээе. Хүний эрүүл мэндийг одоо тодорхойлж идэг зүйл бол яалтч байхгүй. Одоо хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний зохистой байдал, тэгээ ажил амралтын дэглэмээ зохицуулах, стресс бухимдлаа зөв тайлах гэсэн одоо ийм сонголтууд байдаг. Тэгэхээр бид нар аль болох одоо хамгийн зөв сонголтыг зөвхөн өөрийнхөө эрүүл мэнд хэмээгч хизээч үл орлуулагдах тэр баялагтаа бол зарцуулж авах хэрэгтэй. За ялангуяа энэ дундаа бид нар хүнснийхээ хэрэглээг бас нэлээд судалж үзээд нэлээд эрүүл мэндэд ойртуулад өөрийнхөө физиологийн өвөр бүц байдалдаа нийцүүлээд одоо өөрдөө төдийгүй гэр бүл хайртай бүхэн аавдаа ээжтэй за яг өсөлт нь болж байгаа үр хүүхдүүдтэй дөнгөж төрсөн яраада за тэр физиологийн өвөр бүц хэрэгцээтэй байгаа жирэмсэн хөхүүл ээжүүдэд тэр дутагдаад байгаа эрдэс бодис амин дэм тэр хэрэгцээтэй нэг хэрэгцээтэй байгаа тосны хүчлүүд үнэхээр тэр хоолоороо авч чадахгүй байгаа тэр төгс чанарын үүрэг гэдэг юм уу тий тэр өөх тосны хүчлүүдийг бол бид нэмэлтээр хэрэглэхээс өөр сонголт авахгүй тэгжээж бид нар эрүүл харьцангуй эрүүл байна харьцангуй эрүүл идэвхтэй байжж бид нар үр бүтээл гаргана бүтээмжтэй байна тэгээд эрүүл байдлаа удаа хадгалж эрүүл идэвхтэй урт наслана л гэсэн болох нэ. За их сайхан зөвлөгөө мэдээл байлаа. За ингээд бид бүхний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Тэгээ бас ажлын болоод эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёрооё. За баярлалаа. Захимш подкастын энэ дугаар энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.